Сайн байцгаана уу хүүхдүүдээ? Та бүхэндээ өнөөдрийн хичээлээр долгионы хэлбэр мөн долгион дээр яригддаг физик хэмжигт түүнүүдийн тухай авч үзнэ. За өмнөх хичээлдэр бид нар долгионы хэрхэн үүсгдэг вэ? За тэр усны гадарга дээр тархаж байгаа долгионыг ажигладаг тэр багжийг нь долгионы твш гэж нэрлэдэг. Энийг болохоор англиар Ribble tank гэж бас нэрлэж байгаа. За тэгээд мөн туршилт хийж харуулсан байгаа. За энэ туршилтаар саваа болон шугам ашиглан усны гадаргаар долгион хэрхэн тархаж байгааг бид нар ажигласан. За энэ ажиглалтаас энэ юу нь ямар хэлбэрийн долгион гэж юу хэлээд байгаа юм бэ? Энэ долгион ямар хэлбэртэй долгион болохыг өөрсдөө сайхан тэмдэглэл хийгээд нэрлээрэй гэсэн ийм даалгавар өгсөн байгаа. За тэрнийхээ үргэлжлэл болгоод эхний туршилтын ерөнхий зураг нь бол энд харагдаж байна. Саваа хэлбэртэй. Гэхдээ нэг үсгүүртэй үсгүүрээр ингээд долгионыг үсгэхэд одоо ийм цагираг хэлбэртэй ийм долгион үссэн байна. За энэ долгионыг болохоор бөмбөлөг долгион гэж нэрлэдэг. За тэгвэл энд ер нь долгион гэж яг юу хэлээд байгаа юм бэ? Энэ нэг цэгт тухайн орчны цэгт гарсан өөрчлөлт буюу хэлбэлзэл тэр нь эргэн тойрныхоо орчинд дамжиж байгаа үзэгдлийг долгион гэж нэрлэдэг юм байна. За тэгвэл долгион гадар гэж юугаа хэлээд байгаа юм бэ гэдэг энэ зурган дээрээс харъя. Тухайн агшин долгион дөнгөж очиж байгаа цэгүүдээс тогтсон гадаргыг л долгионы гадар гэж нэрлэнэ. За бөмбөлөг долгионы хувьд болохоор энэ хэсэг бол яг нь долгионы гадар байгаа дахин тийм үү? Харин долгион тархаж байгаа долгион маань болохоор энд харагдаж байна. Эндээс за долгион мэдээж яг нь үсгүүрээс тийм ээ эндээс ээж нөө яг ингээд долгион эхэлж байгаа цэг маань болохоор энд байгаад байна. За энэ бол бөмбөлөг долгион юм байна. За тэгвэл энэ үсгүүрийнхаа тий өгч байгаа хэлбэрийг нь одоо солиод энд одоо шугамар долгион үсгсэн байна. За ингээд ээж нөө энд үсэж байгаа долгион бол ийм шулуун давлгаанууд үсээд байна. За ингэж үсэж байгаа долгионыг болохоор бид нар юу шилээд байна вэ гэхээр хавтгай долгион гэж нэрлэдэг юм байна. За энэ бол бидний өмнөх одоо долгионы твшин дээр хийсэн туршилтын маань ерөнхий үр дүн бол энд харагдаж байна. Энийг бол яаж нөхөр энэ хоёр долгионы хэлбэрийг бол ерөнхийд нь харсан. Тэгээ энэ бол усан дээр үсэж байгаа долгионы тухай бид ярьлаа. За одоо тэгвэл дараагийн хэсэгтээ бид яах вэ гэхээр пүршээр дамжих долгионы тухай авч үзнэ. За энийг бүгдээрээ харъя. За энэ гараараа пүршийг бариад энэ хэсэгт нь болохоор бас яг нь бэхэлж өгнө. За энд барьчихад хөдөлгөхдөө дээш доош огцом хөдөлгөж өгнө. За ингээд ээж нөө ийм хэлбэрийн долгион бол ээж нөө үүсээд байна. Долгионы тархах чиглэл бол энэ хөхөөр тэмдэглэсэн шугамын дагуу байна. За энэ долгионыг болохоор бид нэр хөндлөн долгион гэж нэрлээд байна. За тэгвэл доотлих нь зургийг бүгдээр ажиглая. За энэ пүршигээ хөдөлгөхдөө долгион тархах чиглэл бас энэ сумны дагуу байна. Пүршигээ хөдөлгөхдөө болохоор яаж нөхөр ширээн дээр тавьж агаад нааш цааш яах нь хөдөлгөж өгнө гэж. За тэгвэл орчны цэгийн хэлбэлзэл хийх чиглэл нь долгионыхоо тархах чиглэлдээ перпендикуляр байх юм бол бид нар хөндлөн долгион гэж нэрлээд байна. Харин дагуу байх юм бол ээж нөхөр тууш долгион гэж нэрлэдэг юм байна. За энэний туршилтыг бид нар яг пүрш авж гаад өөрсдөө бас ангидаа хийж үзэж болно. За одоо хэдүүлээ долгион дээр яригддаг физик хэмжигт түүнүүдийн тухай ярихын тулд одоо за дараах хэлбэлцлийг бүгдээрээ ажиглая. За энэ дээр старта дараад долгионыгоо яаж нөхөр
шилжилт хийлгээд явуулъя. За иймэрхүү байдалтайгаар. За энийгээ зогсоож агаад физик хэмжээ түүнүүдийг ярий. За одоо энэ дээр за энэ бол яаж нүгээр хотхор хэсэг байна тий. Хотхор хэсэг байна. Энэ дэшээ явахлаарэ гүдгэр хэсэг байна. За тэгвэл эндээс эхлүүлээд дэшээ явлаа. Гүдгэр доошоо явлаа. Хотхор энд ирж байгаа. Энэ хоорондох хэсэгт бол яаж нөхөр нэг бүтэн долгион гэж аавна. За одоо тэгвэл энийг эхлүүлээд тавлааныгаа яг энэ дээр нь гаргаад нэг үзье. За одоо энэ цэгээс энэ цэг хүртэл буюу гүдгэрүүдийн хоорондох цайг бид нэр долгионы урт гэж нэрлэдэг. Долгионы урт. За тэгвэл нэг бүтэн долгион хийхэд зарцуулагдаж байгаа хугацааг нь болохоор бид нэр үе гэж нэрлэдэг. Долгионы үе. За энийг болохоор том Т үсгээр тэмдэглэдэг. А долгионы урт нь болохоор ямбта гэж тэмдэглэнэ. За одоо эндээс харъя. За одоо энэ тэгш гадаргуу x тэнхлэг байна те. Энэ тэг цэгээс гүдгэр хотгор. За тэгвэл яаж нөхөр энэс энэний хооронд бол яаж нөхөр нэг бүтэн долгион байна. Нийтдээ бол яаж нөхөр хоёр бүтэн долгион байна гэж ойлгож болно. Тэгвэл эндээс энэ цэгээс энэ ажин тэг хүртэлх хүртэл долгион явахад зарцуулж байгаа хугацаа бол яг нөхөр үе болно гэж. За долгионы урт үе. За тэгвэл далайц гэж юугаар хэлээд байгаа вэ гэж. Далайц гэдэг бол энэ тэгш гадаргуугаас энэ долгионы өндрийг хэлээд байгаа. За түрүүнийх дээрээ бас энэ дээр өөрчлөлт нэг үзье. За ингэхээр за бас доотлохын зургийг нь ажиглаж байгаа. Энэ далайцыг нь багасгаж өгч. За одоо ишлүүлэхээр яаж нөхөр далайцыг нь ихсгэж өгч. За тэгэхээр энд яаж нөхөр тэгш гадаргуу буюу тэнхлэг маань энэний дундуур ингэж явж ийн гэж үзэхэд энэ ажин тэгш гадаргуугаас энэ ажин долгионы ажин уу хамгийн их яах нь өндрийг нь л бид нар далайц гэж нэрлэдэг байгаа юм байна. За дараагийнх нь хэмжигдэхүүн нь долгионы давтамж гэж байгаа. За энэ юу хэлээд байна вэ гэхээр хэлбэлзэж буй хэсгийн 1 секундэд хийж байгаа хэлбэлцлийн тоог хэлээд байгаа. Давтамж. За тэгэхээр давтамжийн нэгж нэгийг хуваахын секунд буюу секундын хасах нэг зэрэг энийг бид 1 герц гэж нэрлэдэг. Тэгэхээр үе ба давтамж гэдэг хэмжигдэхүүн бол хоорондоо уруу хамааралтай юм байна. Үеийн нэгж нь 1 секунд шүү дээ. Тэгэхээр давтамжийн нэгж нэгийг хуваахын секунд гэхлээр энэ хоёр бол ажин уруу хамааралтай юм байна. За дараагийнх нь долгионы пад гэж үг хэлээд байгаа байх чинь. Хэлбэлцэж буй цэгүүд хэр зөрүүтэй хэлбэлзэж байгааг бид нар пад гэж тодорхойлдог. Тэгэхээр энд байснаа энд нэг шилжилт хийх. Энд байснаа ийшээ нэг шилжилт хийх гэхээр эдгээрүүд маань энэ цэг болны хувьд бол байж нөхөр эднэр маань долгионууд маань хоорондоо яг нөхөр пазаараа яг нөө өөр байх юм байна. За тэгэхээр бид нар долгион хаана үүсч болох юм бэ? За эхлээд бол бид нар усны гадарга дээр бол долгион үүсгэж болж исэн. Пүршээр мөн олсоор бас энэ долгионыг үүсгэж болдог. Тэгэхээр ус пүрш гэх мэтийн одоо энэ хэлбэлзэл тархаж буй байгаа энэ материалыг бид нар долгион тархах орчин гэж нэрлэдэг юм байна. За одоо хэдүүлээ долгионы уртыг тодорхойлсон бодлогыг авч үзье. Сурах бичгийн 80 дугаар хуудсан дээр байгаа.
долгионы уртыг тодорхойлъё гэж. За энэ дээр хугацааны эхний агшин долгионы урд хэсэг дарцагтай зэрэгцэж байснаа 1 секундын дараа 3 дахь долгион дарцгийг дөнгөж өнгөрсөн агшинг үзүүлвэ. За зураг 6-аг харах юм байна. За тэгвэл усны гадаргаар долгион тархах хурдыг олоорой гэж. За энэ бодлогыг болохоор бид нэр хоёр аргаар бодно. Эхлээд мэдээж жиг төлөвлөгөөний хурдны тухай ойлголтыг бид нар бол ашигланаа. За хурд гэдэг бол нэг хугацаанд туулсан замыг хэлээд байгаа. Буюу замыг хугацаанд харьцуулсантай тэнцүү хэмжигдэх юм бол хурд юм а гэж. За тэгэхээр энд нийт энэ хоорондох урт нь бол ээж нь нөхөр 6 м гэж. За энэнд харгалзах хугацаа 1 секунд учраас хурд бол 6 м/сек гэж шууд гарчиж байна гэж. За нөгөө талаас нийт туулсан зам маань 6 м буюу 3 ямтай долгионы урттай тэнцүү байна гэж. Тэгэхээр бид нар энэнд харгалзах долгионыгоо тодорхойлоод байгаа юм тий. За эндээс авсан ч болно. Энд чинь энд ирээд байгаа штэ. За тэгэхээр эндээс авъя. Энэ бол ээж нь 1 бүтэн долгион. Ингээ явлаа 2 бүтэн долгион. Ингээд 3 бүтэн долгион. Тэгвэл 1 бүтэн долгион зарцуулагдж байгаа яаж нэ? Нийт долгионы урт маань болохоор 2 м юм байна. За тэгэхээр мэдээж 3 бүтэн долгион байгаа юм байна. Тэгвэл 3 ямтай хувахан 3t. За энэ хоёр нурагдаад хурд гэдэг бол ямтай хувахан том t. Энэ том t маань үе шүү дээ. За тэгвэл энэ хурдыг энд тэнцвүүлчихэд нэг бүтэн долгионд харгалзаж байгаа хугацаагаа эндээс авч утсан байна. За нэг бүтэн долгионд харгалзаж байгаа долгионы урт бол угаасаа энд аж нь 2 м гэдээ харагдаж байна. Тэгвэл энд зарцуулагдж байгаа 3 бүтэн долгион хийхэд 1 секундыг зарцуулсан гэхлээр нэг долгионы уртад харгалзаж байгаа секунд гэдэг бол мэдээж 3.1 секунд байна гэж. За эндээс аж ингээ харьцуулангууд аж нь нөхөр хурд маань 6 м/сек гэдээ гараад ирсэн байна. За одоо тэгвэл энэ дээрээс бид нар долгионы тэгштгэлийг тайлбарлах гэж байна. За энэ долгионы тэгштгэл маань замыг хугацаанд харьцуулсантай тэнцүү нь долгионы уртыг үед харьцуулж байгаа. Энэ маань долгионы давтамжийг долгионы уртаар үржүүлсэнтэй тэнцүү байна. Буюу энийг бид нар долгионы үндсэн тэгштгэл гэж нэрлэдэг. За долгионы үндсэн тэгштгэл нь долгионы хурд энэ байна. Долгионы хурд, долгионы давтамж энэ μ гэж уншина. μ. Дараагийнх нь долгионд тархах долгионы хурд, долгионы давтамж, тархах хурдны хамаарлыг илэрхийлнэ гэж. За энэ ямта гэж уншина. Энэ маань болохоор долгионы урт гэж байна. Долгионы урт, долгионы давтамж, тэгээд долгионы хурд. За энийг илэрхийлж байгаа тэгштгэлийг долгионы үндсэн тэгштгэл гэж нэрлэдэг юм байна. За одоо хэдүүлээ нэг дасгал авч үзээд даалгавраа өгье. За сурах бичийнхаа 80 дугаар хуудсан дээр байгаа дасгалаас нэг дасгалыг нь хийж үзье. За энэ дээр осциллоскоп гэж юм те. Осциллоскоп гэдэг бол бас дууны одоо хэлбэл дууны дууг хүлээн аваад тэрийг нэж дууны хэлбэлцэл болгоод дэлгэцэн дээр ингэж харуулж өгдөг ийм багжийг осциллоскоп гэж нэрлэдэг. За тэгвэл осциллоскопын микрофон ABC 3 өөр дуугч осциллоскопын дэлгэцэнд долгионы зургийг гаргаж авчээ гэж. За тэгвэл энэ AB дуунууд ямар ялгаатай байна вэ гэж. AB дуунууд ямар ялгаатай байна вэ? За тэгэхээр бид нар түрүүн дууны долгионы далайц гэдэг зүйлийг үзсэн тийм ээ. За эндээс дээшээ нэ явлаа, доошоо явлаа, дээшээ явлаа, доошоо явлаа. За ямар ч байсан 2 бүтэн долгион, тэгээд нэг хагас долгион баг шиг байна. За тэгвэл AB2 дунд юугаараа ялгаатай вэ гэхээр мэдээч энд тийм ээ долгион давлгаа буюу энэ долгионы яаж нөө өндөрнүүд яаж нөө гэхээр хоорондоо яаж нөө гэхээр А зурганы
Б зураг бол А зурагнаасаа 2 дахин их гэж нөө далайцтай байгаа нь харагдчих. Тэгэхээр эндээс далайцаараа ялгаатай байна. Харин А ба С дуунууд ямар ялгаатай байна вэ гэж. Энд болохоор 2.5-тай. За далайцууд нь болохоор адилхан байна тийм үү? Дээшээ дандаа 1 дөрвөлж нь өндөртөө явцсан байна. Харин энд дэж нөө 1 2 3 4 5 бүтэн долгион байна. Тэгэхээр энд юу гэж хэлээд байна вэ гэхээр олон С дуунууд долгионы давтамжаараа ялгаатай байна гэдэг нь харагдчихэв. За альдуу хамгийн их далайцтай байхаар А, Б, С гэсэн 3 зургаа харьцуулах юм байна. Мэдээж Б зураг нь бол хамгийн их далайцтай байна. Альдуу хамгийн их давтамжтай байна вэ? Тэгэхээр С байна. За одоо энэ дээрээс бид нар долгионыхоо тэгшдэглийг ашаад дууны хурд нь 330 м/сек энд хуваахан байгаа. За дууны маань давтамж нь герц нэгттэй давтамж нь 220 герц бол долгионы уртыг тодорхойл. За түрүүнийхээ томьёоноос V тэнцүү миогөрчин ямбта гэдгээс ямбтагаа урагшин гаргаад долгионыхоо уртыг тодорхойлоорой. За тэгээд С дууны давтамж нь хэд байна вэ? За ингээд гүйцээгээ та бүхэн ажиллаарай. За мөн номны сурах хүчгийнхаа 68 дугаар хуудасны мөн 70 дугаар хуудасны туршилт 2 ба 3 71 дугаар хуудасны асуулт 1 2-ыг хариулаад за туршилтыгаа уншаад тэмдэглэл хийгээрэй. За мөн энэ 6 7 дугаар дасгалыг гүйцээгээд хийгээд нэг үзээрэй. Анхаарал тавьсанд баярлалаа.